Манай хүн чинь нөгөө айгу зөөлх хүн л дээ. Тэгээ нөгөө амар тотгошоо өөрөө. Тэгээ тийм болохоор юу ч хэлэхгүй тэгээд зайлвал намайг эрчимтэд нөгөө нэг хүүхчсэн эрчимтэд хахад өдөр алга нөгөө орж исэн болохоор өдөр алга хуйлал нөгөө энэ тэнд очиж нууцаар уйлсан гэл ичтэр хэлчихсэн. Тэнгэрт бутсан нярай. Анхааруулга. Энэхүү нэвтрүүлэгт 2025 оны 9-р сард амь өргөцсөн нярайн тухай маш ноцтой сэтгэл эмзэглүүлсэн асуудал гарахтуул насанд хүрээгүй зүрх муутай, даралт ихтэй, жирэмсэн болон хөхүүлэх хит мэдрэг хүн үзхийг хатуу хориглоно. 2025 оны 8-р сарын 27-ны өдөр. Одоогоос эрдэнэ сар хүрэх хугацааны өмнө хань вэ штэ. Дархан уул аймагт багшаар ажилладаг 36 настай эмэгтэй эсэн өөрийнхөө олон жилийн турш хүсэн хүлээж исэн хүүгээ төрүүлэхээр эр нөхрийгөө дагуулад Улаанбаатар хот руу баяр хөөртэй догтлол дүүрэн ирсэн байгаа юм. За энэ гэр бүлийнхэн болохоор 14 болон 5 настай 2 охинтой. Ив ерөө сав саруул 2 охинтой. За эхийн хувьд болох юм бол энэ 2 охиныгоо хоёулангийн Дархан уул аймагтаа өмнө төрүүлж исэн юм л ээж. Тэгээ хүүтэй болох ч байгаа учраас ч тэрөө дээрээс нь бас нэг эрүүл мэндийн нэг өчүүхэн жоохон шалтгаан шалтгаан байсан болооч тэрөө ямар ч хэлсэн их газараа бараацсан дээр юм байна гэж үзээд Монгол улсын хамгийн шилдэг эмчнэрд ажилладаг гэж үздэг их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв та бидний нэрийг заншсанаар их налхсад төрхөөр зорж ирсэн байдаг юм аа. Сая 25 онд чинь хүүхдтэй болоод жирэмсэн болоод тэгээ нөгөө хүүтэй болох гэж ингээл айгүйх догтлол дүүрэн байсан л та. Тэгээд нөгөө хүүгээ ингээл айгуу сайхан 90 сар бол төрүүлчихье. Тэгээ эхлээд бол зүгээр дархандаа яг нөгөө их оржсэн. Миний охины чинь 2 охины чинь хоёулангийн нэг хүн их орж авч ирсэн. Тэгээ тэр эмч дээрээ төрчтэй юм билүүгээд яасан. Тэгээд нөгөө сүүлийн үед нөгөө жоохон жин эмчсэн байсан. Тэгээд дээрээс нь цусны бүлэг сөрөг. Тэгээд нөгөө эхоогоор харуулсан чи хүүхдийн хэмжээ жоохон том байна гэсэн баггүй. Тэгээд би чи нөгөө 2 ил 300 гаруй гаргаж исэн хүүхдээ л нэлийн асуудалтай яжсэн учраас за хүүгээ аюул ол ингээд төрүүлж чадахгүй бас асуудал өсгөө гэж сандраад ядаж хийсвэр хийсэн ч гэсэн тэнд ингээд цус хэлбэлт юм байгаа юм чи ингэж хамгийн том юм л хийх зорж явж байгаа юм. За ингээд их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүлээн авах дээр нэрээд холбогдох материалуудаа өгөөд долгормаа гэдэг эмчийн хяналтанд ороод бүх шинжилгээнүүдийг эхнээс нь ингээ өгөхөд бол игч тэр урагч тэр ив вирус сав сарвал байсан гэдэг нь бол тодорхой гараад ирсэн. Хүчээс 40-ны дэлтэй төрөх хугацаа маань гүйцчихсэн 9 сарын 6-нд сүүлийн хугацаа маань тавигдчихсан яхад ягаар. Хүүхдийн бойжлтыг хэвэн бүх нөгөө хүүгээ нэг оросон байна гэдээ буцаага тавьсан байна гэдсэн нэг тийм асуудал гарч ирсэн. Тэрнээс тэр нь сүүлийн үед болохоор хүүгээ ороогоогүй байна гэд. Тэгээд эндээс болохоор яг за хүүхдийн жин 3 ил хэдэн зүй байна гэд. Тэгээд нөгөө намайг сахартай ээж магадгүй нөгөө махлаг болохоор сахартай ээж магадгүй би энд өөрөө интермент дээр хүртэл нөгөө сахарын 3 сарын дундаж үзүүлсэн байгаа. Тэгээд тэгэхэд бол сахарын юу үзүүлэлт байхгүй сахаргүй. Тэгээд би өөрөө ирвэл хүүхд маань ирвэл тэг ер нь бол өөрөө төрнө гэсэн юм бодолтой тэгж явсан. Сарын 3-ны өдөр эход харуулсан чинь ургийн ус багталтай байна 4.7-тай байна. Яаралтай төрхөөр хэвтүүлж нөгөө сэдэлт хийя гэсэн бичиг хийж өгсөн юм нэ. Юун дээр картан дээр бичиг хийж өгсөн байхгүй. Тэгээд за яаралтайгаар хэвтээд юу аяа гэд би нөгөө нэг яаралтайгаар хэвтсэн тэгсэн чинь
намайг дээр дөнгөж төр хөрөөлөө шууд бичсэн байхгүй юу. Тэгээ төр хөрөөлөө очсон чинь намайг ургийн ус чи хэвэн байна. Зарим тохиолдолд бол ингээ буруу хэмжигддэг юм аа гэд буцаагаад намайг нөгөө эрсдэлтэй жирэмсэлтэй нөгөө сөрөг бүлгийн тустай учраас эрсдэлтэй жирэмсэлтийн тасвар би төрөх тасагт 1 хоноод 3-ны өдөр 1 хоноод 4 гэхэд би доошоо эрсдэлтэй жирэмслийн тасаг руу 2 хонсон байхгүй. Тэгээд тэнд байжсэн чинь савны амсар нэгдэг байна гэд яагаад за зүүн эмчилгээнд явъя гэд намайг зүүн эмчилгээнд явуулсан. Тэгээ 2 өдөр би зүүн эмчилгээнд явсан. Зүүн эмчилгээнд явчаад байжсэн чинь нөгөө намайг хариуцж авсан юм чи байна. Чи ингээд нөгөө сөрөг бүлгийн тустай юм байна. Тэгээд чиний юун дээр мэдрэгчл үүсээгүй одоо нөгөө эсрэг бит үүснэ гэж ярьдаг байхгүй. Тэгээд мэдрэгчл бол үүсээгүй байна. Тэгээ мэдрэгчл заавал үүсгэж чи ингээ хүлээж байгаа ш тэ. Тэгээд дээрэс нь чиний ингээд нийдэл чи ингээ гүйцчихсэн хүүхд чи бүх ингээ хуцаа гүйцчихсэн учраас чи төрөх тасаг руу ороод сэтэл төр турсан дээрээ гэд надад 5-ны өдөр байсан байхгүй. Тэгээд тэр юуны тасгийн нөгөө нэг эрхлэгчд яг эрсдэлтэй жирэмсэлтийн тасгийн эрхлэгч гэдэг эрэгтэй хүн байсан. Тэнд үзүүлсэн. Тэгсэн чинь савны амсар бол 2 см нэгдсэн байна гэж хэлсэн байхгүй. Тэгээ 9 сарын 5-ны өдөр дээшээгээ төрхөл тасаг руу гараад 6 цагт яг ийм тавилсан. 6 өнгөрчөд ийм тавилаад тэгсэн чинь 3 см нэгдсэн байна. Тэгтээ өмөө үзэж хатуу байна гэж хэлсэн. Тэгээд дахиад 12 цагт чинь 6 цагийн зайтай тавьдаг юм. Өмнө би охин дээрээ бас тавилж ирсэн байхгүй. Тэгээ 12 цагт дахиад тавьсан чинь за өмөө үзэж зөөлрсөн байна. Тэгтээ 3-аас ол байгаагүй байна. Тэрийг 3 жоохон гарантай яж болох юм аа. За тэгээд тэгэхэд бол нэг өндөр эрхтэй эмч байсан юм аа. Өөр эмч байсан. Тэгээд ер нь бол одоо тусал залгачд болох байхаа. Савны амсар юу яана болно. Тусал залгая гэдгийгсэн байхгүй. Тэгэл тэр эмч яг өглөө тэр ээлж солигдож буусан юм шиг байгаа. Тэгээд ээлж солигдож бууж тараад нөгөө юуны төрхийн тасгийн эрхлэгч гэдэг эмч орж ирсэн. Гэрэлмаа гэж эмч орж ирсэн. Тэгээ намайг орж ирсэн чинь яасан ингээд сөрөг бүлгийн цустаа гэдгсэн чинь сөрөг бүлгийн цустаа тэгээ мэдрэгчл үүссэн юм уу? Мэдрэгчл үүсээг бол манайх юу бол авахгүй штэ гэж хэлсэн байхгүй. Тэгэхээр би юм яагаагүй угаасаа би хурж ирээд төрөх гэж байгаа юм чинь би чимээгүй дугаал юу нэ төрөх нөгөө өрөөнд орцсон байжсэн. Тэгээ нөхөртөөгөө байжсэн. Тэгсэн чинь чи ингээ хайста айгүй махлаг юм байна штэ. Одоо на ийм юу чи хэвээр нэрэ мэдрэгдэхгүй дээ. Одоо нөгөө нэг юу авдгүй юм да. Нүлээ авдаг юм да гэдсэн байхгүй. Тэр нь юу гэсэн? Одоо нөгөө нэг им тавиад тариад юу агаад туслах ихээр нөлөөлөл нь бага байдаг юм да гэсэн утгаар хэлээд байгаа байхгүй. Тэгээд нөгөө өмнө би угаасаа тэгж төрж исэн юм болохоор надад тэгээд тэр хүний нөгөө үгэнд эхлээд нэг гомдож юу агаад ах чинь байхгүй. Юу байна, махлаг байна, тийм байна, ийм байна гэл нэлээд юутай биш. Тэгээд эхлээд яг нэг 2.5 таа гэдээ тусал залгасан. Тэрийг бол би охин дээрээ өмнө бол хийлгэж туслыг тэрийг хийлгээд төрж исэн байхгүй. Тэгээд 2.5 таа гэдээ тусал залгаад тэр чинь өглөө 8-9 цагийн алдаас байсан баха. Тий 9 цагийн алдад байсан санагдчихээн. Тэгээд тэр туслыг залгаж дуусаад тэрний дараа үтсэн чинь юу сайн нэгдэг байна гэдэг чийсэн байхгүй. Тэгээд 5 та туслыг наатартай хийчих гэж ярьсан байхгүй. Дөнгөж сая та бүхний харсан энэхүү тариа болвоос одоо эхийн одоо энэ савыг тийм ээ умайг одоо ингэж бацлах үйлчлэг үзүүлж хүүхд төрүүлэх явцыг хурцгадаг үйлчлэгээ тийм тариа юм байна л да. За тэгээд ингээд савнд базаж ингэж төрөх явц явахгүй байгаа тохиолдолд эхний удаад ингээд 2.5 нэгжээр одоо ингэж тусал хэлбэрээр тарьдаг. За ингээд үйлчлэгээ байхгүй байх юм бол дараачаар нь 5 удаагийн одоо тэр нэгжээр тарьдаг. Туслаар ингэж хийдэг тийм ээ. За ингээд төрөхгүй байгаа тохиолдолд бол шууд кейсэр хагалгаа хийж төрүүлэх заалттай юм гин. Гэтэл юу болсон гэж ямарсан 5 та тусал нэг юм хийлгүүдээ тэгээд залгасан байхгүй надад. Тэгээд тусал залгуулад яасан ч 5-тад яг тэр 5 гэсэн хэмжээтэй тэр туслыг залгаснаас хойш яг ингээл дундаас нь ихсүүлээд миний амар дотор мухай оргоод би яг ингээд пүүлж чихэлсэн байхгүй ерөөсөө.
Тэгээ яг ингээд бүр амар дотор мохоор бол бөөлжиж ирсэн. Тэгээ яг би бацалтай нь бол ямар ч нэг хүүхдэд төрүүлж юу байсан болохоор айгүйх төвчиж байсан. Бүр үнэхээр ингээд голын маань ингээд бадж байгаа юм шиг бүр амар өвдөд байсан. Өмнө би одоо ингээд төрж явахдаа 2 удаа төрж явахдаа бол тийм амар хүчтэй өвдөлтэйгүүд мэдэрч байгаагүй. Маш хэцүү ингээд шантгаатай өвдөд байсан. Дээрээс нэмээд одоо ингээд нэг хүүхдийн зүрхний цохилтыг хэмждэг, бас тэр нэг гидсний базалтыг хэмждэг нэг тэлээ шиг юм ингээд нэг багаж байдаг штэ. Тэр нь ингээ хөндөрөөд байсан. Тэгээ нөхөртөө хэлээд ингээ нөхрөөр миний хань одоо ингээс дараадахтай энэ хөндөрөөд гашууг ингээ хөдлөхөөр тэр хүүхдийн тэр зүрхний цохилт одоо тэр нөө бусад хэмжигдэхүүнүүдийн тоон орж ирчээд нөхөр нь ингээ хүрэхгүй ингээ дарахгүй болонгоо тэр тоон байхгүй болчиход байсан. Тэгээ яг л ийм байдлаар тарьцж байгаад бол тэр гэрэл маа юмч дахин орж ирсэн гэдэг хэлсэн л дээ. Баслалт ерөөсөө өгөөгүй штэ гэдгсэн байхгүй. Тэгээд үгүй энэ юу чинь ингээд юу ахгүй штэ гэсэн чи үгүй над дургийн юуны чи юун дээр ерөөсөө баслалт өгсөн юм харагдахгүй байна гэд. Тэгээд уурал тэр баслалтын хэмждэг нэг бүс шиг юм байдаг. Тэр нь тэгсэн чинь ингээ угаасаа хөндөрөөд ч юм уу ажиллахгүй ч юм уу ингээд. Тийм хөндөрөөд юу байгаад хөндөрөөд л байсан юм шиг байна. Миний харал. Тэгээд тэр бол сайн хэмжиж чадахгүйсэн. Тэгээд тавтаа тусал хийснээс хойш би тэгж бөөлжиж хэлсэн байхгүй. Тэгээд тэрний дараагаас эхлээ надад 10 та туслыг нош ботой хийчих гээд. Тэгээд хажуугаар нь тэр 5 та тусал тэгээ би над дахиад ийм шал өөр тусал залгацлаа штэ гээ би ээжтэй тэгж яасан байхгүй. Тэгээд тэр 2 цаг 30 минутанд дуусах хэрэгтэй байсан. Тэгээ 2 цаг 30 минутаас хойш дахиад орж ирсэн надад шал өөр тусал ингээд 10 та гэсэн бичгтэй ийм тусал оруулж ир залгасан байхгүй. Тэгээ хажуу талаагаар нь нош ба хийсэн байхгүй. Тэгэл тэрийг хийснээс хойш би бүр ингээд бүр нөгөө өмнө би чинь 2 хүүхэд төрүүлж исэн хүн хүүхэд төрөхөд яг өөрөөрөө төрж исэн болохоор хүүхэд төрөхөд яг ямар мэдрэмж өгөөд одоо яг болчлоо доо ер нь гэсэн яг нэг юм өөр ирэхгүй нөгөө хүн төрөх юу байдэн шүү дээ. Надад ерөөсөө тийм байхгүй ингээд хүүхэд ингэж доошлсан мэдрэмж байхгүй. Тэг бүр ингээд галзуу солиотой юм шиг бүр ингээд бацалжсэн байхгүй. Тэгээд бөөлжөөл ингээд бүр юу агаад тэгээд тэгсэн чинь тэгээ манай нөхөр ингээд сайн дарахаар 100 гараадсэн байхгүй юу. Юуны баслалтынхаа юу. Нилийн тэгж гарч ирсэн. Тэгээд уул нь юу яагаад вэ штэ наа чи хөндөрөөд байндаа гэд ингээд дараадынхаар нөгөө бүр амар амт тэмцэж ингээд бацалж байгаа юм чинь. Тэгээ сүултээ тусал нь баг ингээд талдаа орсон баха. Тэр чинь 5 цаг хүртэл гэдэг чинь талаас ч баг явцсан байсан уу. 2:30-д залгасан туслахгүй. Тэгээд намайг юу руу орлоо гаргадах үзээд тахъя гэдгсэн 8 см нэгтцсэн байж штэ. Уул нь ингээд төрч болно штэ гэд тэгсэн байхгүй надад. Гэхдээ надад бол тийч өмнө би яг охин мохин дээр 8 см нэгтсэн. Тэгээд надад 10 см нэгтсэн гэд 10 см нэгтгэхэд бол хүүхэд бол төрөх хэмжээний нээлт штэ. Уус хамгийн юу хэмжээний. Тэгснэ гэхдээ умаа хүзүүн ямар хатуу юм бэ те хүүхэд цаана байна те гэж хоорондоо яриадсан байхгүй. Тэр гэрэл маа юм ч үү? Тийм. Тэгжсэн. Тэгээд за чи дүлээд тахтаа уулын дүлчээр энэ да гэдгсэн хэрнээ дүлээд тах гээд. Тэгээ би ингээд бөөлжсөн, огсон ийм байдалтай тэгээд байжгаад байхад ахаад яг тэр 5 хэдээс ээлж солигдсон юм шүү. Ахаад эмчнэр ороод ирсэн. Айгүй олон эмчнэр ирсэн. Тэгээд намайг бүр ингээд миний бүр ингээд хөлс бүр ингээд нөхөтөө өсч хараад бүр би бүр ингээд бүр байц сууж ядчихсан баг. Тэгээд намайг төрхийн орон дээр гаргуулад даагуур ингээд үзлээ хийгээд одоо дүлээд тахтаа гээд тэгээд дүлээл байжсэн чинь ингээд нэг тохиолдсон. Тэгээд тэрний дараа үзлэг гэсэн чи час гэж явцгаахгүй гэрэл маа явж байгаа. Сонсгол бүр ингээд дотор харцааж байгаа шүү дээ. Яг энэ час хийгчтэй тэр аксент тэр час хийсэн тэр юм дуурах мэдрэх аксент л тэр ихийн одоо сав умаа ингээд задарсан юм шиг байгаа юм. Тэгээ би час гэж явчлаа штэ. Миний ингээд энэ талаар хаана гэхээр би баруун талаар ингээд час гэдээ явчлаа гэдгсэн чинь хаана гэд тэгэхээр яг энэ талаар гэж хэлчихээ. Тэгэл ичж дүлнэ гэхээр би бүр ингээд баран эмчнэрээ би өөрөө л үгүй би дүүрлж чадахгүй би буулаа гэд. Тэгээ би буусан байхгүй. Тэгээд нөгөө төрхөө ингээд нөгөө яг хөл тавьдаг юмн дээр нь би ингээд түшээ зогсож байсан чи би ингээд хөл дээрээ тогтчихдохгүй байгаадсэн. Тэгсэн чи эмчлэгч нам чиний амин үзүүлэлт эдэр чи зүгээр нь штэ чи яага баг жүжиглээд байгаа юм баг. Амин үзүүлэлт чинь зүгээр энэ чи энэ төрхөө орлого гараач чи өөрөөр төрөн штэ чи гэд намайг тэгээд сав. Тэгээ би нөхөрлөг хараад би яг унлаа хам бол доо гэж байжсэн чинь гэрэл маамч яг тэр нөгөө нэг ийм нөгөө төлбөртэй юуны өөр байсан.
сандал дээр суудсан ингээд уцаар ярьжсэн аахгүй. Тэгээ боддоо би яг тэр нэг хаалгааны юу руу ярьжсэн юм шиг явуулчихгүй энэ ингээд бүр юу ахгүй наа гэд яг ярьжсэн байхгүй. Тэр хооронд л хүүхдийн пүүс унсан байхгүй. Шууд 60 руу орж би бүр тэрийг ингээ хөл дээрээ би бүр тогтож чадахгүй. Тэгээд яасан чинь одоо насэлх гэрж ингээл тэгэл насэлхтэй намайг аваад яаралтаа гэж зөвөр хүмүүс олтороо гэж тэгэл орилоод шууд юу авчихсан байхгүй. Яг амар хурдан тийшээ ороод тэр хаалгааны эмчнэр бол маш хурдан ажиллаж байсан ямар ч тий юу юугүй л намайг ороод барыг орон дээр хөтөнгүүтэл газ тариа хийгээл дэш нь харуулаад нөгөө ариутгах юм түрхэл яг хүүтэй оргиол эхэлж байсан. Тэгээ хөл мэдээ алдал эхэлж байсан чинь би дахиад бөөлжлөө гэж яасан чинь надад нөгөө бөөлжих юм авчирч өгсөн байжсэн. Тэгээ байжсэн чинь соруулаараа гэж нөгөө эмчнэр тэгээдсэн байхгүй. Тэгжсэн чинь намайг дэш нь харуулаад шууд нөгөө бүтэн нөгөө нэг шууд наркозонд оруулсан байхгүй. Ингээд та бүхэндээ тухайн одоо мис заслын явцын талаарх одоо аль бие осын тэмдэглэлээс уншиж танилцуулъя л да. За хэвлийн өмнөд умдагны дээгүүр хөнлөн зүслэг хийж хэвлийг үйчлэн нээхэд хэвлийн хөндийд цустай ургийн толгой харагдаж байв. Яаралтай ургийг төрүүлэн хүй хөндөн их баригчид шилжүүлв. Эхэс итгэвхтэй аргаар удирдахад эхэс төвөггүй саллаа. Умайг хэвлийгээс гарган шалгахад умай баруун талд доо тасалбчаас дээш 6 см, доош 6 см орчим урагдсан артер тасраагүй байв. Параметрт цус нэвтсэн байдалтай хэвлийд 500 мл нөжтэй өндгөвч болон үрийн хоолой харагдах өөрчлөлтгүй. Ахлах чижүүр эмчийн хамт зөвлөлдөн кесар мис заслыг өргөтгөж умайг бүхэлд нь авахар шийдвэрлэвэ гэсэн байна. Надад ямар ч гэсэн хаалгааны дараа болно хаалгааны эмчнэр бол чи ингээд яг чамайг бараг ингээд алдах шахлаа чиний амийг аврах гэж ингээд маш их хичээж ажиллаа. Тэгээд би бүр яг ингээд унтаас сэрэхэд би бүр амар даарад яасан. Тэгсэн чинь нөгөө яг би унтаас сэрж байгаа юм шиг надад мэдрэмж өгч. Би өмнө нь ерөөсөө хаалгаа малгаанд ингэж орж байгаагүй. Огчжиг алгааны хаалгаанд ч орж байгаагүй юм. Тэгсэн чинь чи ингээ олон цаг тэгээ маш их цус алдаад олон цаг хаалгаанд орсон болохоор аргагүй гэдэг эмчнэр тэгээ оруулаад надад нөгөө халуун өнжил яагаад тэгээд цус сэлбэлт хийгээд байжсэн. Тэгээд эрчимтийнхэн бол айгүй сайн ажиллаж исэн эрчимтийн тасгийнхаа. Тэгээд яаж хаад яхаа хаалгааны эмчнэр дараа нь орж ирээд ингээд чиний амийг аврахад л ингээд аюу анхаарал төвлөрүүллээ гэжсэн. Тэгээ хүүхдийн минь талаар бол надад эхлээд хэлээгүй. Яг магадгүй нөө бие маань маш хүндээсэн учраас эхлээд юу авах гэж. Би хүүхдийн талаар бол ерөнхийдөө бол гэрийнхнаасаа сонсоодсэн. Тэгээ манай ээж чинь ер нь хүүхдүүдээ аюу хатуужилтай юу яадаг учраас өөрөө мэдчих хэвээр. Дараа нь хүн цохилтонд орж байхад орохгүй талд мэдчих хэвээр. Тэгээ гэрэлмэн амч нэг сүүлд нь намайг баг 3-4 хонжохтой л нэг орж ирчихсэн. Тэгээд би яаж яах гэж асуучаад. Тэгээ би яг нөгөө тухайн үед бол ерөөхдөө баг яг тэр эмчээс бол ингээл асуудал үүсчлээ тэгээ мэдчихсэн. Тэгээ хүүхдээ ч гэсэн ямар байгаа байдлыг ингээд сонсч ирсэн. Тэгээ тийм болохоор ингээд их сайн ингээд юм дуурчдахгүй би өөрөө за би яриад ингүүл өөрөө хямраа шүү. Би ахаад хард маань 2 хүүхэд байгаа шүү гэсэн яг тийм бодолтой л. За тэгээд ийм аимшигтай үйл явц босны дараа бол их хүүхдээ эрүүл мэндийн үндэсний төвийн одоо эмч нарын донд яг альбан ёсоор биш. Гэтэ алтан бусаар бол яриа хэлцээ бас босон юм байна л да. Яг хэний буруугаас болчихвоо. Хэн ийм алдаа гаргаад ийм айхтар зүйл болгочихвоо гэдэг. Батан дөрөвч юм ихтэй гэж ирээд ер нь бол яг төрөлтийг нөгөө хөтцийн гэдэг тариагаар сэдэж төрүүлэх явцад одоо батан дөрөвчийн жирэмсэнд тархисгүй тун 2 дахин нэмж одоо тарсантай холбоотойгоор умаа гэмтэж урагдаад тэгээд одоо их хүүхд хоёр бүр хөлийн ирмэлээр очсон ийм айхтар хүндрэл болсон байна. Тэгэхээр тэр савыг баслуулдаг тариг одоо 2 дахин өндөр тунгаар хийснээс болоод сав нь задарсан гэсэн үг. Тэгэхээр дотор нь байсан хүүхэд байжхаа хэвлийдээ сул гараад ирнэ. Тэгэхээр нэг хүүхэд чинь одоо цусан хангамж авахгүйгээр гараж төрөөд уушгаар агаараар амсгалаад амьдрах хэрэгтэй бол нөгөө хэвлийд ороод ирэхээр тэгээд ухаангүй авсан ба. Тэгэхээр энэхүү төрөх ажиллагааг одоо
буруу удирдсан тэр гол буруутын эмчийн нэр хэн бэ? Тэгэхээр төрхөл ажиллагааг одоо удирдсан гэрэлмаа гэдэг аюушин гэрэлмаа гэж юм байгаа. Тэр юм тавтан төрөгч ээжэд одоо тарих ёстой стандарт тунгаас 2 дахин илүү тунг тарьсан. Энэ бол одоо стандарт төгөөг хүний амь насны цаана хэлсэн юм аюултай үйлдэл хийсэн гэж бол үзэж байна. Тэгэхээр энэ асуудалд 100% гэрэлмаа эмчийн буруу байсан гэж ойлголоо зөв үү? Яг энэ тохиолдолд бол энэ эмчийн тэр 2 дахин тунг тарьсан энэ үйлдэл буруутай. За би хувьдаа бодохтой болохоор энэ эхлэлхэст Монгол улсын хамгийн шилдэг эмчнэр ажилладаг гэж одоо ойлгосоор ирсэн. За гэтэл яагаад ийм амар зүйл болчихов? Ер нь тэр гэрэлмаа гэдэг эмч яг ямар учиртай эмч юм бэ? Энэ эмч бол яг үүндээ бас яг манай эмнэлэгт бол ажиллаж байгаагүй өөр эмнэлгээс сүүлийн одоо 3-4 жил ярьж манад ажиллаж байгаа юм хүн байгаа. Тэгэхээр манай одоо өөрийн чинь ярьснаар бол бид нэр манай эмнэлэг бол энэ улстай хамгийн мундаг хамгийн одоо дээд зэргийн тусламж үзүүлэх ёстой үзүүлж байдаг юм эмчнэр байгаа. Гэтэл ийм тусламжийг үзүүлж чаддаг одоо их бүхий их мэдл чадвар бүхий эмчнэрийг бас нэлийн сольж хальж өөр одоо туршлага багтаа одоо тийм чадвар муу эмчнэрээ сольсон энэ хүндрэл аюул үүсэх гол шалтгаан л гэж үзэж байна. Үнэхээр амар ууз. Тэгээд эхнэлхсэн эмэгт бол одоо Монгол улсын урдаа барьдаг хамгийн шилдэг эмчнэр. Ёстой бараг бурхад шиг л тийм амьтад ажилдгаа гэд бид нэгээ боддог шүү дээ. Угаас ажилласаач ирсэн л тий. Гэтэл одоо ингээд тус эмнэлгийн одоо тэр маш хариуцлагатай тасгийн дараагаар нь ингээд яг тэр эмнэлгийн одоо унган бүтээтгүүнийг биш ингээд өөр эмчд ажиллаж байсан хүнийг авчираад нэг улс төрийн шалтгаанаар ч юм уу дараагаар нь томилчихсан сүгдээд энэ осол болж байна гэдгийг сая ингээд та бүхэн сонслоо шүү дээ. Хэрвээ гэрэлмаа эмч одоо саяны энэ аимшигтай алдааг гаргаагүй байсан бол өдөрт одоо саяны одоо энэ манай нэвтрүүлгийн яриад байгаа гол баатар эмэгтэй энэ ээж бол 3 кг жинтэй 50 см-ийн урттай тэр ив вирус сав саруул одоо тэр сайхан хүүгээ тэврээд сууж байх байсан ч юм бэл. Тэгсэн чинь нөгөө нэг шээс нь гарцсан байхгүй болоод тэгээд гидсний үйл ажиллагаа зогсчлоо. Ингээд хоолыг ингээд сойж гинэ. Тэгээд нугаснаас нус аавна гэхээр би бас тэрэн дээр нөгөө хүмүүс нугаснаас ус авахар сэрэгдэг гэл нэг тийм юм сонсч ирсэн болохоор тэрэнд аяг бас найдлага төрүүлсэн байсан байхгүй юу. Тэгээд бас яг нөгөө нэг яг мэдрэгчлүүсээгөө яг надтай адилхан 2 дугаар бүлгийн сөрөг бүлгийн цустай байсан билээ миний хүү. Тэгээд уулын цус сэлбэд нэг хөрх ягаан өнгөтөлцсөн байсан. Уул нь бол тэр нөө эрчимтийн тасаг руу чинь тэгэж 3 кг хүүхд орох байтугай дандаа л нөө хил хитэн зов дандаа дутуу гарсан. 2 ил дөнгөж хурж өг дандаа тийм жижигхэн жоохон яраанууд л байдаг. Дутуу яраанууд байт юм л. Тэгээ миний үйл тэнд л тэгээд нөө ургийн ус аавна бишээ нугасны ус аавна гэсэн яасан бол эмчээгээд нөгөө бас нөө цус сэлбэд ягарчсан болгоорноос горидлого тэгэл асуусан л тэгсэн чинь тархинд нөө хүчлэлт явагдсан байна. Надад тэмэргүй гэсэн. Саяны ээжийн хувьд болох юм бол олон хоног сэхэн амьдрал хасагт байсан учраас тэгээд тэр тасгаас эрдэнэ тасгаар руу шийдснийхээ дараа бол хүүгээ хармаар байна гэдэг. Тэгээ ердөө одоо 3 удаа л хүүхдээ харсан гэж хэлээ. Тэгтээ одоо хамгийн одоо энэ хамгийн хүн дээр туссан хүн бол хүүгийн аа байсан гэж. Манай хүн чинь нөгөө айгу зөөлх хүн л дээ. Тэгээ нөгөө амар тотгошоо өөрөө. Тэгээ тийм болохоор юу ч хэлэхгүй тэгээд зайлвал намайг эрчимтэд нөгөө нэг хүүхчсэн эрчимтэд хахад өдөр болго нөгөө орж исэн болохоор өдөр болго хуйлал нөгөө энэ тэнд очиж нууцаар уйлсан гэл читэр хэлчихсэн. Хитрхийн нөгөө нэг зөөлн тэгээд дууга тотгошоо юм болохоор жоохон юу л байна.
яг тэрийг нээж яж чадахгүй. Тэгэл миний бие хүнд байгаа болохоор намайг бас санаагийн зовоочно гэд одоохондоо юм хэлж чадахгүй л тойруулалгүй гээд. Энэ хорвоод бол мэдээж төгс хүн гэж байхгүй шүү дээ. Алдаа гаргадаг хүн гэж огт байхгүй. Тэгээ гэрэлмаа эмчиг одоо гаргасан ганц энэ алдаан дээр нь дөрүүлж дэвслэх санаагаа бий бол агуулаагүй. Гэхдээ одоо тухайн эмчтэй ажилладаг бусад эмчнэрийн хэлж байгаагаар болохоор яг энэ аимшигтай явдал болсноос бас л мөн одоо 1 хоногийн дараа лөө 2 хоногийн дараа мөн л нөгөө гэрэлмаа эмч өөр нэг алдаа гаргаад 2 ихэр хүүхдээ төрүүлсэн одоо ээжэд одоо кесар хагалгаа хийх үедээ мөн л одоо савнд нь уманд нь одоо бохир орсон сүйдэлтэйгээр тухайн ээжийн хэвлийг гэж хөөгөөд маш их өвчин цовиртой болоод дахиад тэрийг ингээд нэгэд үтсэн чинь ингээд сав нь бүр аимшигтай өнөртөө өмхөрдсөн болцсон байсан. Тэгээд дахиад нөгөө тэр ээжийг бас олон хоног сэхэн намжруулаад сүйт хийх шахасаа ингээд хэлж байгаа л та. Тэг хүн ингээд нэг биш ингээд ойрхон юм алдаа гаргаж байгаа нь бол үнэхээр байж усгүй алдаа. Тэгээд тухайн одоо би гэрэлмаа эмчтэй уулзаж тэр хүнээс одоо хариу тайлбар авахар эмдэг тэр нь очиход бол утас нохоогийн холбогдох боломжгүй байсан. За тэгээд арга буюу бол одоо их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн одоо дарахаар ажиллаж байгаа тэр Отхон Баатар гэдэг хүнтэй бол холбогдоод яг юу бас нэг асуухт бол ийм зүйлийг хэлж байна. Эхлээ 2.5-аар хийсэн, дараа нь 5-аар хийсэн. Тэгээд ер нь бол сонсны бол 5-аар хийгээд хөрөхгүй шууд кесар хийх ёстой юм билээ. Гэтэл 10-аар хийсэн гэдэг байхгүй шүү. Тийм юунд бидрүүл яг дүрм журмынхаа дагуу юмнуудаа хийгдсэн байгаа. Дүрм журм зөвшөөрч ерөөсөө хийвэл бид нар чи өөрсдөө эргээд хариулт авч яддаг байхгүй юу? Тэгэхээр тийм бол байхгүй л дээ. Хүний нэг мэдрэг чанар нь өөр үүдэг байхгүй юу? За зарим нь 2.5 эднисдэрээ орчдөг, зарим нь удахтар 5 эднисдэрээ өвддөг, зарим нь удахтар жоохон тунгид нилээж явбод өвддөг. Яг тэрэн дээр өвдөж байгаа тун дээрээ барай авчдаг байхгүй юу тэр. Барих тун гэдэг нь ерөөсөө хамгийн дээд өвдөж байгаа тун дээрээ тэр. Та бол юу гэрэлмаа эмчиг бол буруугүй гэж үзэж байгаа юм байна тийм ээ? Хийх ёстой үйлдэлүүдээ бүгдийг хийсэн байгаа. Тэрийг манай чанарын албаныхан одоо манайх нэг комс гаргацсан байгаа. Гэрэлмаа эмчиг юм уу буруутай байна гэж үзвэл буруутай байдалтай гаад ирэх юм бол бид нэр хариуцлага тооцдог байхгүй юу? Хариуцлага юу ах вэ? Хариуцлага нь янз бүр байна. Ямар хэмжээний хариуцлага байна вэ гэдгээс одоо сануулах сахилгын шийдэл гэж ингэж ихэлдэг байхгүй юу? Хариуцлагын хувьд. чинь 24 онтой харьцуулахад бол 24 онд эхний хагасчлалтаа 100,000 амт төрөлтөд бол одоо 22 промил буюу арилцаагаар одоо 20 орчим улсын хэмжээний хэмжээ тохиолддог байсан бол энэ 25 он гэхэд энэ захирлыг ажилласнаас хойш хагасчлалын дотор бүтэн жил тохиолдсноос даруй 1.5 дахин ихсэл гарсан. Тэгэхээр яагаад улсын хэмжээний энэ их настай хамаарат идэм бэ гэвэл энэ эмнэлгийн одоо удирдах байгаа удирдлага бол энэ салбарын одоо толгой байгууллага энэ салбарт асуудал үүсэж эрсдэл аюул нүүрлж байгааг урьдчилан тооцож эсвэл тохиолдсон хүндрэл одоо эндэгдэлт машааралтай хойшлуулшгүй дүгнэлт хийгээд тэгээ хариу арга хэмжээ авч одоо улсын хэмжээний асуудлыг шийдэх хэрэгтэй. Гэвч одоо энэ удирдлагуудын хувьд бол энэ маш ерөөсөө чухал. Тэр байтугай тэр нэг компьютер эмраа хүртэл байдаг зүйл гээд ингээд ажиллах угаас сууж байгаа. Тэгээ тэрнийх нь нөгөө зөндөө хүн хөрж байгаа нь бол энэ олон аюул нүүрсэж байгааг хэлж байна. За тэгэхээр их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв бол одоо жирийн нэгэн эмнэлэг биш юм а гэдэг та бүхэн бас ойлголоо. Дотор харилцаа бүснээрээ сонслоо шүү дээ сая. Энэ эмнэлэгт яагаад Монгол улсын урдаа барьдаг хамгийн шилдэгүүд ажиллаад байсан шалтгааныг та бүхэн ойлгосон байна. Тэгээд Монгол улсын одоо бүр маш чухал, онц чухал энэ одоо эмнэлгийн даргыг нь одоо эрүүл мэндийн сайдаар 2024 оны сонгуулийн дараа томилогдсон тогтмолын мөнх сайхан гэдэг одоо этгээд улс төрсөн шалтгаанаар сольж томьсон сүдэд одоо тэр чадвар муутай хүнийг томьсон сүдэд энэ алдаа гарчлаа гэдэг сая
алдаа гараад байна. Ийм олон төрчүүд үүлдэлтэй байна гэдэг та бүхэн сонслоо шүү дээ. Тэгэд мэдээж уус төржиж болно, янз янзын юм байж болно. Тэгвэл энэ эрүүл мэндийн салбарыг, боловсрын салбарыг битгий гэж бузарлаач гэж би одоо хүмүүс гуймаар байгаа. Тэгээд энэ нэвтрүүлгийг би одоо энэ бас энэ үзсэн энэ чин бүрэн сайдтай би уулзах болно. Чин бүрэн сайдаа тантай очиод энэ асуудал дээр та одоо ямар арга хэмжээ авах юм бэ? Цаашдаа яг яах юм бэ? Хэрэг юм бэ гэдэг танаас би бас асуух болно. Тэгээд Монгол улсын маань энэ онц жохол салбар нь одоо эрүүл сарвал байгаасай. Энэ нэмэгт ажилладаг хүмүүс нь ингээд айх аюулгүйгээр ажил мэргэжлээж хийдэг байгаасай. Альва асуудлын нэгдэл гарсан тохиолдолд хүнийг нэн яарлаа засч чаддаг байгаасай гэж залбирмаар байна. Тэгээд энэ хүртэл үзсэн үзэж та бүхэндээ баярлалаа.